За сайн бацгаана уу. Өнөөдөр бид хоёр одоо 30 тайлагдаагүй одоо ингээд шийдэгдээгүй байгаа нэг нууцлаг босон явдлын талаар та бүхэнд тайлбарлах гэж байна. Анхаарал наашаа хандуулаад бичлэгээ дуусгана зэрэг. За энэхүү хэрэг нь Лауран Спирер гэх нэртэй нэг Америк гаралтай охин одоо ингээд бүр Орос сураг одоо юу ч мэддэггүй одоо ингээд алга болсон нэг нууцлаг хэрэг байгаа. За бүхний эхнээс нь эхлүүлье л да. За Лауран Спирер гэдэг нэг охин 1991 оны 1 сарын 17-нд одоо Вестчестер гэх одоо Америкийн нэгэн чинэлэг хотод төрсөн байна. За тэрээр ингээд энгийн бусд хүмүүс шиг л ингээд амьдарч ирсэн аав ээжтэйгээ тэгээд еврей хүмүүстэд 100-аас 1000 шиг одоо мод тарьж өгөх гэсэн янз бүрийн сайн үйлсд оролцдог ер нь л энгийн нэгэн охин байсан. За тэрээр нэг өдөр ингээд өсвөр наснда яг ингээд 19 мөсөө тэр хавцаа. Коллеж хавцаа. Үед нэг камп руу явсан, зуслан руу явсан. Тэр зуслан нь болохоор Пенсильвани мужид байдаг. Ингээд зуслан байгаа. За тэр зуслан дээр очингуудаа нэгэн хоёр залуутай танилцсан байгаа. Тэр хоёр залуу нь болохоор Джесси Волф, нөгөөх нь Джей Розенбаум. За Джей Розенбаум, Джесси Волф хоёр нь болохоор ингээд тэр хүн дөнгөж танилцсан. Тэгээд найзлаад нөхөрлөд Лауратай явж байхад одоо ингээд Джесси Волфтай манай Лаура ингээд үерхсэн байгаа. За тэгээд тэд ингээд найзад болчлоо. За ийхүү яг ингээд Лаура их сургууль орсон байгаа. За тэг их сургуульд орсон. Хаана их сургууль орсон бэ гэвэл Индиана мужийн Блумингтон хотын Индиана их сургууль. За тэгээ Индиана их сургуульд нас ингээд сурж байхдаа яг 20 настай байсан. За энэ үү тэгээ Джесси Волфтай бас үерхсээр ингээд нөгөөтэй бас холбоотой байсан байгаа. За одоо бид хоёр та бүхэнд яг тэр хэрэг болсон өдрийг яг юу болсон нэгнгүү цаг хугацаатай гарна тайлбарлая. За тэгэхээр манай Лауран яг нөгөө сургуультай ороод 1 жил сураад одоо ингээд төгссөн байхгүй юу? За тэгэл төгсөөл ингээд айгүй баярлал. Би эхний жилээ одоо ингээд амжилттай давчлаа шүү дээ гэх. Тэгээд яг 2011 оны одоо 6 дугаар сарын 3-нд 5 дахь өдөр шөнийн 12 цаг 30 минутанд одоо ингээд тэмдэглэхээр гарсан байгаа. За хинтээ гарсан бэ гэвэл өрөөнийхөө хамтрагч буюу Дэвид Рон гэх одоо хүнтэй хамт ингээд тэмдэглэхээр гарсан байгаа. За Лаура маань болохоор нэг юм Small Wood Plaza гэдэг нэг том орон сууц шиг том чайш ингээд нэг дунд тайвны орон сууцанд ингээд бас зарим оюутнуудтай хамт нэг амьдэрдэг байсан байгаа. За 12 цаг 30 минутаас шөнийн 12 цаг 30 минутаас манай Лаура гэрээсээ гарсан байгаа. Гэрээсээ гараад хайцсан бэ гэвэл нөгөө зуслан дээр танилцдаг Розенбаум лөө тэрний гэрлөө одоо явсан байгаа. За тэгээд Дэвид Рон гэх нөгөө найзтай хамт Розенбаумных тэр одоо очлоо л доо. За тэгээд Розенбаумтай очлоо ингээл юм хум яриа байжсэн чинь нөгөө Розенбаум гэх нөхрийнх нь яг хажуу талын баримтынх нь хөрш буюу Розман гэх нөхөр ороод ирсэн байгаа. За тэгээд орж ирэл Розенбаумыг таньдаг юм чинь юу өгшөн тэгэл те ийм тиймээ гэж ярьж ангууд Лауратай танилцсан байгаа. За тэгэл Розман Лаура хоёр ингээд танилцаад ямар яриа өөрөө болоо тэгэл гурлаа хамт гарах уу гэсэн. Тэгэл хамтгаасаа гарцгаасан тий. Тэнгүүтээ гараад Kilroy Sports Bar гэдэг нэртэй нэгэн бар руу Дэвид Рон, Лаура тэгээд Розман нар хамт явсан байгаа ингээд. Ууж ийш наригдсан гэхээр. За тэгээд ууж идэл наригдсан гээл нилээн болсон. Тийм үү? Нилээн болсон. Бүгдрээ маш их согтсон. Тэгээд бүгдрээ амар ингээл болд шүү дээ. За тэгээд баарнер нилээн цагийг өнгөрөөсний эцэст шөнийн 1 цаг 46 минутанд Лаура, Розман хоёр согтуу байдалтай ингээд баарнаас гарсан байгаа. За гарахдаа яасан бэ гэвэл одоо ингээд Лаура хөл нүцгэн байсан. Гутлаа үлдээсэн байсан баарнд. Яагаад ч мэдгүй. Тийм бас уцаас орхицсан. Тийм. Тэнгүүтээ яг нөгөө Дэвид Рон ч болохоор нөгөө баарндаа үлдсэн байгаа. Тэрийг бол яагаад гэдгийг мэдэхгүй зүгээр үлдсэн. Тэгээд нөгөө Розман Лаура хоёр чинь 2 цаг 27 минут болж байхад одоо ингээд Smart Wood Plaza буюу Лаурагийн гэрлүүд ингээд хамт ингээд явж исэн байна. За тэгээ явж байгаад яг ингээд очивол ингээд Розман нь болохоор ингээд явж тийм ээ л да уцаа гэрлүүгээ. Харин Лаура гэрлүүгээ орсон. Гэрлүүгээ орж явах замдаа ингээд яг тэр орон сууцныхаа бас нэг танил буюу Зак Оукстэй таарсан. За Зак болохоор зөвөр нэг тийм орон сууцынхаа танил. Тэгээ тэр болохоор Лаураг нэлээд согтсон байгааг хараад тэгээд Лаура чи зүгээр үү гэдээ асуусан чинь Лаура зүгээр л ингээл тоохгүй орхиод тийшээ орсон.
За тэгээд энэ үед яг 2 цаг 30 минут болж байсан. За тэгээд хэсэг хугацааны дараа яг 2 цаг 48 минутанд манай Лаура буцаад ингээд хөлнөцсөн гэрээсээ гараад ирсэн байгаа. За тэгээд гарч ирээд яг их сургуулийнхаа хажууд байдаг Мортон гэх нэртэй гудамжийн одоо хонглоор нь ингээд манай Лаура явж исэн. Энэ үедээ ингээд гэрийнхэн төлхөр болон төрөвчиг унгаасан байдаг. Энийг болохоор цагдаа нар дараа нь олсон. Бүр. За тэгээ манай Лаура явж илаа. Энэ үед яг 2 цаг 51 минут болж исэн. За тэгээд 2 цаг 51 минут болж явахад Лаура цаашаа нилийн алхаж исэн. Нилийн ч зүгээр ер нь алхаж исэн чинь нөгөө Росмонтэй эргээд таарсан байгаа. Росмон бас тэнд явж исэн. За тэгэл Росмонтой таарсан юм чинь за ер нь Росмоны гэрлүү ингээд хамтдаа явцгаая гэж Росмонтой хамт гэрлүү нь очсон байгаа. За тэгэл Росмоны гэрлүү очсон чинь Росмоны өрөөний хамтрагч буюу Бет гараад ирж байгаа. За Бет бол хаалгын голгонгуудаа шууд ингээд байдлыг ойлгостой ингээд энэ хоёр согтуу байгаа юм байна гэдээ оруулж ирсэн. За оруулж ирэнгүүтээ шууд одоо ингээд Росмон найзаагаа шууд ингээд өрөөнийхөө хамтрагчийг бөөлж тахаар тэгээд тийм ингээд бөөлжөөл Росмон нилээ муудсан байсан ингээд бөөлжөөл бүдэрч унаал ингээд бүр хөл дээрээ тогтч чадахгүй арай гэж явж исэн. Тэгэхээр ингээд Бет орлоо аваачаад ингээд за одоо унтараа гэл ингээд оруулсан. За харин Лаура дээр эргэж ирээд Бет болохоор ингээд одоо ингээд манад хонцоочтой тийм те шүн орой болж ин таа чин ингээд зөв ингээд хоноод явчихаа ингээд бид нар ингээд танд ингээд өгөө юу гэсэн чинь Лаура өөдөөс нь ингээд эсэргүүцсэн байгаа. Би гэртээ харнаа гэдэг. Тийм тэр зүгээр би энэ хонмоор байна. Би энэ гэртээ харнаа. Ер нь хөсвөл хоёулаа хамтдаа явж манай гэрт очиж дахиад ингээд архи уух уу гэж одоо ингээд Бетиг ингээд өрөөлсөн байгаа. За тэгэхээр Лаура бол нийлээ бас жоохон эвгүүл байгаад байгаа байхгүй юу? Бас жоохон ингээд юм хумуурч гал. За тэгээд одоо ингээд 3 цаг 30 минутанд 30 минут болж ирсэн яг ингээд. Шүний. За тэгээд тэгж хийж байгаа нь ингээд болохгүй болохоор за хажуудлын хөрш нөгөө Розенбаум байдаг шүү дээ. Нөгөө найз нь танилцсан. Тэгээд Розенбаум л нөгөө залгсан байгаа. Энэ Лаура манад согтуу хүрээд ирлээ. Ингээд гэртээ харина гэж зөрүүлээд байна. Ингээд та энийг анхаарал тавиад халамжилж байгаа ч гээ. Тэгээд хэлдэг байгаа. Тэгээд одоо ингээд Розенбаумынхоо Лаураг оруулсан. Тэгээд Лаураг оруулаад ингээд байж исэн. Розенбаум тэр хоёр ингээд Лаура ингээд гэртэнд байж байжсэн. Яг шөнийн 4 цаг 30 минутанд шүү зөө. 4 цаг 30 минутанд бүр ингээд Лаура Розенбаумны гэрээс ингээд гараад бүр цаашаа явж байхыг ингээд Розенбаум ардаас нь цоогоор харсан байгаа. Тэр Розенбаум ч шууд гайхангуудаа нөгөө Дэвид Рон гэдэг бааранд үлдсэн найз руу залхсан, өөрийнх нь Лаурагийн утас руу залхсан, өөр найз руу бас залхсан. Ерөөс хэн ч авахгүй байсан. Юуч Байх явахдаггүй. За үүнээс цааш бол Розенбаум эднэр бол ерөөсөө ингээд Лаураг хараг байгаа. Тэр Лаура 4:30 яг тэр үед буцаад коллеж руу хаан тэр ингээ Мортон стрит ингээ гудамж руугаа бас явж исэн магадлал маш өндөр байгаа. Нөгөө их сургуулийнхаа хажууд байдаг. За яагаад вэ гэвэл за тэгэхээр Лаура цаашаа явж ирснийг одоо гудамжинд нөгөө Мерсер иргэдээс одоо ингээд асуухад одоо ингээд Лаура цагаан цамц ингээд ийм бариу хар өмд нөгөө хөл нөцгөө ингээд гэхдээ яг ингээд хүмүүс согтуу явж исэн гэж хэлж байгаа ч гэсэн яг камерын бичлэг дээр бол Лаура ингээд амар гайгүй алхаад байгаа байхгүй юу? Тийм маш ингээд ямар ч ингээд доголсон юм үйлмөл ердөөсөө байхгүй. Тийм Лаурагийн зургийг болоо та нар одоо харж байгаа. За тэгээд энэ нь бол хамгийн сонирхолтой. За одоо ингээд ямар хүмүүс байсныг та бүхэнд одоо дахиад дурдж өгье заа. За мэдээж Дэвид Рон буюу анхны хамгийн өрөөнийх нь хамтарч байсан. Тэр бол баарнд үлдсэн. Тэгээд тэр бол бас сэжигтэй тийм үү? Ингээд баарнд яагаад тэр хоёртой хамт гараг үлдсэн. Тэгээд үлдээд яг юу хийсэн те? Тэр Розенбаумны дуулмуулах ердөөс авахгүй. Тийм ингээд нөгөө тэр чигтээ ингээд онцсон юм уу хайшин. За тэнгуүтээ бас нэг сонирхолтой юм нэ шүү дээ те. Джесси Волф гэдэг нөгөө найз залуу байгаа шүү дээ. Розенбаумны найз, Лаурагийн найз залуу. Тэр чинь болохоор яг энэ хэрэг болох шүн ингээд Лаура руу ингээд мессеж бичсэн. Ингээд хамтдаа гарахгүй гэдгийг ингээд мэдэгдээд тэгээд ингээд болгоомжтой ингээд гадуур гараараа ингээд би ингээд унтлаа гэд ингээд мессеж бичээд одоо гэртээ унтцсан байгаа. Нөгөө Волф чинь юунаас цааш Волф бол нэг тийм амар холбогдолтой биш. Гэтэл цагдаа нар сэжигтнэр авсан. Юу нь эцгийнх нь хамгийн их сэжигсэн хүн найз залуу нэг байхгүй. Тийм. Эцгийнх нь бол ер нь анхнаасаа ч тэр цуслан руу анх найз залуугаа танилцахад ингээ явахыг нэг амар тийм хөшөөрөөгөө ингээд амар дургуутчихсан гэдэг ч яах нь. За тэгээд тийм сонирхолтой баримт гэх юм бол одоо ингээд Розенбаум байна те нөгөө найз. Росман дөнгөж танилцсан. За тэр бол яг хөө ингээ согтуу явж исэн. Бет ирүүл байсан шүү. Бет хамгийн ирүүл нэсэн. Розенбаум Бет хоёр ингээд амар сэжигтэй. Ялангуяа Бет. Бас нөө Розенбаум руу явуулж захтаас нүд нь хөхөрцөн байсан. Тийм. Тэр сонирхолтой байсан. Розенбаумлыг та халамжилж байгаараа гэдээ өгсөн шүү дээ. Тэгэхэд
ингээд Розенбаум Лаурагийн нүд рүү харсан чинь ингээд хоёр нүд нь ингээд хөгөрсөн байсан байна. Амар хөгөрсөн. Тэнгүүдээ гайхаад энэ ч бод яачаа вэ? Хүн амтан цохиулсан юм уу? Яасан ингээ асуусан чинь бэт болохоор бүдрээд дунцсан юм. Юу вэ энэ чинь одоо энэ бүдрээд дунцсан байх та гэд нэг сүртэй хариулт өгөөг байгаа. Энэ бол хамгийн с ижигтэй шүү бас. Бэт боломжтой. Тэгээд дээрэс нь 3:30-аас 4:30 хүртэл бас бүтэн 1 цагийн хугацаанд ингээд тэр хавцаа байгаа л байсан байгаа байхгүй. Тэр бас амар сонирхолтой. Тэгээд хамгийн бас эвгүй зүйл нь болохоор Джесси Волк буюу найз залуу нь тэгээд Розенбаум, Росман тэгээд нөгөө хин Бет энэ дөрөөс одоо ингээд мэдүүлэг авъя гэдэг ингээд ерөөсөө яаж яхад Розенбаумнаас бусд нь ерөөсөө мэдүүлэг өгөөгүй. Тэр ингээд шөндөөл нэг жижигхэн сажиг юм гаргаал тэгэл хотоос шууд бүгдээр гарцсан. Тэгээ бүгдээр ингээд хотоос гарцсан байгаа. Тэгэхээр бүр жижигтэй байгаа. Гэтэ бас Розенбаум мэдүүлэг өгсөн цаг нь штэ. Бүр 2 жилийн дараа нь байсан аахгүй юу? Бүр үү? Тийм, бүр 2 жилийн дараа. Тэгэхээр бас бүр с ижигтэй байхгүй. Тэр бүр ингээд нэг тийм зүхтааж байгаа юм шиг яваад байгаа байхгүй юу? Тийм. Зориг нь хүрээгүй яасан юм бол тэгтээ тэгэхээр одоо ингээд та бүхэн одоо ингээд Лаураг хайцсан гэж бодож байна. За жоохон бодоод үз. За 5 секунд бодчих. За. Ер нь бол Лаура өмнөөс хойш харагдаагүй ч гэсэн хамгийн хачирхалтай нэг зүйл байна. Дандаа коллеж руу хавцаал яваад байсан. Тэгэд явж явах замдаа нэг ингээд хачин барилга руу ороод тэгэд орсныхаа дараа нь штэ нэг ингээд цагаан юу гэдэг вэ ачааны тэрэг үстэй. Одоо ингээд 4 суудалтай мөртлөө арлаа ингээд жижиг ачаатай нэг тийм Jeep маягэр хуу ингээд тийм том машин байдаг штэ. Тийм. Ер нь бол зургийг л харуулсан. Тийм зургийг заадаа зургийг гарч байна. Энэ болохоор энэ барилга нь болохоор яг нөгөө коллежийн ойролцоо байдаг бас барилга байгаа. Гэтэ ямар барилга гэдэг нь нэг ингээд тодорхойгүй байгаа. Нэг үйл ажиллагаа явуулдаг. Гэтэ тэр барилгыг маш удаан тэр машинд тойроод хамгийн сүүлийн тойролц дээр нэг охин ингээд ачааныхаа ингээд хэсэг дээр нь ингээд хөвцөж байгаа зураг байдیں۔ Тэр хамгийн с ижигтэй ингээд хүлээгүй зөөр ингээд одоо хөлөө ингээд гаран дээр өдгөн дээр гараа тавьсан ингээд одоо та бүхэн бас зургийг бас харж байгаа. Энэ одоо яг цэвэр ингээд камеранаас авсан зураг. Гэтэ цагдаа нар ерөөсөө энэ тойрж байгаа бичлэгийг ингээд завлаагүй зөвхөн л энэ зургийг л задлсан байсан. Тийм. Гэтэ бас хамгийн сонирхолтой нь бас ингээд номерыг авч чадаагүй машиныхаа. Ер нь бол тэр машин маш мэрэгчлэн эсвэл хамгийн азг таарад ингээд айгу ингээд өнгөрсөн байж маа. За тэр ингээд ачны машин яг ингээд камеринд байлаа гэхэд яг дугаар нь энэ байхад ингээд яг ингээд хажуугаар яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр юусоо дугаарыг авч чадаагүй. Яг ингээд л яваад байсан. Тэгээ тойроод байгаа нь маш сонин. Тэр яг ямар уурч холбогдолтой ямар машин те артал нь яагаад ачин дээр нь тэр охин хөвтсөн байсан юм. Тэр яг Лаура мөн үү эсвэл яг өөр охин байсан уу гэдэг бас хамгийн сонирн байгаа даа байхгүй юу. Тэгээд тэр шөнийн 2 өдрийн дараа ойр хаваар ингээд амьдрт нь ингээд гайгүй алдартай нэг ингээд бодомжны хүн ингээд кив нэг өгцөн байт юм. Зодуулаад. Яг тэр гэтээ яг хаан байсмыг бол яг нөгөө машин тойрдсон барилга хайж бод. Яагаад өгснээ бараг хинч ингээд мэдтгүй. Тэгээ бас ингээд хамгийн с ижигтэй ингээд цагдаа нар тэр эргийг бас дарсан магадлал амар өндөр байгаа. Тийм. Дээрээс нь эцэг хинч ерөөсөө өмгөөлөгч авахгүй манай охин одоо бараг өгцөн байгаа гэх жишээний юм хэлж ирсэн. Ер нь бол бараг ингээд цогцыг олох гээд байгаа юм шиг ингээд ингээд детектив бидэр ингээд хотлож аваад тэгээд цогцыг олох гээд байгаа юм шиг ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд Лаура маань одоо болтол ерөөсөө үзэгтэй гоо. Бүр 10 жил болсон. Тэгэл арс оргүй алга болсон. Тийм. За тэгээд цагдаагийн гаргаж байгаа магадлалаас гэх юм бол Лаураг анханасаа тэр Килроийн нөгөө бааранд ингээд ууж яхад нь ингээд уух юмд нь хар тамхи ингээд хийцэн байж болох юм байна гэд бас нэг дүгнэлт гарсан. Тэрнээс болоод бас нүд нь өгсөн байж магадгүй гэсэн. Гэтэл тэр бас сонин. За эсвэл бас нэг зүйл байна. Яг Лаураг алга болохоос өмнө нэг охин алуулсан юм байна л да. Тэр охин болохоор яг адилхан Килрой баар гэдэг нөгөө бааранд яг баарны урд тий орой шүн байжсэн чинь гараад ирсэн чинь ингээд залуу нэг авч яваад алаад тэгээд гол руу шүтсэн байсан. За тэр залууг бол яг Лаураг алга болсон дараа барьж авангуудаа Даниэл гэдэг залуу байсан. Тэгээд тэр залууг бас болохоор чи бас Лаураг алсан уу ингээд энд хайсан уу гэд мэдүүлэг асуухад бас юу ч хэлээгүй зөвөр л суугаад байсан. Тэгэхээр бас холбогдол байгаа гэж бас үздэг байгаа. За тэгээ энэс хойш Лаура бол угаасаа нэг ч харагдаагүй ингээл Лаура гэдэг охин орс ураг алга болсон. Бүр байхгүй, дахиж байхгүй. За одоо бидний өөрсдөө ингээд олсон мэдээлэлс танилцуулъя.
Джесси Волф гэдэг нөгөө найз залуу нөгөө штэ. Тэр бол бас нэг тийм харт тамхины жоохон холбооролтой хүн байсан юм шиг байна. Тэгээд Росман бүр илүү хамааралтай ингээд нөгөө харт тамхи ингээд нийлүүлээд ингээд зардаг байсан юм шиг байлаа. Тэгээд тийм мэдээлэл байсан. Яг баттай биш гэсэн 91 тиймэрхүү хүн байсан. Тийм. Тэгэд Росман тэр үедээ ингээд баахан ингээд шүн дундуур яага явж байсан гэхээр ингээд хүмүүсээ ингээд дуудаад ингээд нөгөө зархаж исэн хүмүүсээ дуудаж исэн юм шиг байлаа. Тийм учраас ингээд тэр шүн дундуур маш их сэжигтэй хүмүүс явж исэн гэсэн бас ингээд хүмүүсийн мэдээлэл бас байдаг. Тэгээд яг тэр өөрөө яг юу болсон бэ? Тэ? Яг тэр ачааны машин ямар холбогдолтой вэ? Росман гэж хин бэ? Эднэр яг яагаад энийг нуугаад байна те? Тий. Маш сонирн байгаа. 10 жилийн дотор болохгүй юм гэхээр бас бүр нууцлаа. Тэгэхээр хариултыг танд үлдээ. Тэгээд дараагийн одоо ингэ сонирхолтой хэрэг болон бичлэгүүдээр уулзцгаая. За тэгээд баяртай. Peace. Лаурад амар амгалан хүсье. Олол плиз залгаарай.